Бид өдөр бүр мөнгө ашигладаг. Хөдөлгөн авахтаа, хадгалахдаа ирээдүгээ төлөвлөхдөө. Гэхдээ бид бараг хизээж өөрсдөөсөө мөнгө үнэхээр юу вэ? Асуудаггүй. Хэрвээ бидний итгэдэг тэр систем нь анхнаасаа гажуудсан бол яах вэ? Лин Алдны гажуудсан мөнгө ном мэднийг бодит түүхээр айжуулна. Энэ бол уран зөгнөл биш. Харин хүн төрөлхтний хамгийн чухал зэвсэг. Хамгийн хүчтэй хэрэгсэж болох мөнгөний хөлсийн тухай үнэн түүх. Эрт дээр үед хүмүүс бараан сажигддаг байв. Үхрээр, будаа сажих, ховцаар, зэвсэг сажих гэх мэт. Гэвч хобстай. Наймаа дэлхийн хэрээр хүн бүр хүлээн зөвшөөрөх, итгэх, үнэлэх нэг л зүйл хэрэгтэй болсон. Ингэж мөнгө бий болсон. Хисаа, давс, үргэлжлээд янз бүрийн зүйл хэрэглэгдэж байв. Харин алт даван гайсан. Учир нь алт ховор, удаан хадгалагддаг хуурамчаар бүтээхэд хэцүү. Өмбөрийн хүлээн зөвшөөрсөн. Эрх мэдэлд бус бодит үнэлэмжинд толгуурласан мөнгө байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд мөнгөний хяналт ард иргэдээс холдож хаад руу дараа нь төр улмаар төв банкуудын мэдэлд орчжээ. Тэгэд 20 дугаар зуунд хамгийн том өөрчлөлт болсон нь алтны баталгаа алдагдсан явдал. Засгийн газрууд хязгааргүй мөнгө хэвлэж эхэлсэн нь эхэндээ хөгжил мэт санагдаж байв. Эдийн засагч төлөв. Гэвч аажмаар ан цав гарч эхэлсэн. Инфляци хоригдлыг үгүй хийж, орлого өсөхгүй хэрнээ үн нэмэгдсээр. Энгийн хүмүүс шаргуу ажиллаад ч амьдралдаа ахиц гаргахгүй боллоо. Мөнгө итгэлийг алдаж эхэлсэн. Алдан үүнийг гажуудсан мөнгө гэж нэрлэдэг. Учир нь үн цэнийн дохио гажсан. Өөрийн систем урамшуулж, хоримтлал дарлагдсан. Яванда шодрох ёс гихч зүйл алга болсон. Гэхдээ энэ ном гүнэлт төгсгөлтэй биш. Харин гарц хайсан ном юу. Лин Алдан бидэнд биткойныг танилцуулна. Сурталчилгаа биш. Харин боломжит шийдэл. Төвлөрсөн бус хязгаартай ил тод мөнгө гэд улс төрөөс ангид. Хүний шийдвэрээс бус математикийн хууль дээр тулгуурласан. Биткойн төгс биш. Гэхдээ энэ бол итгэлийн шинэ хэлбэр, шинжлэл биш, эргэн сэргийлт. Та текстийг дуу болгон хөрвүүлэгч, химэл оюунд суурилсан цэцэн платформоор бүтээсэн контентийг сонсож байв. Та ч мөн цэцэн платформыг ашиглан хүссэн текстээ дуу болгон хувиргах, мөн өөрийнхөө хаалгаар хүссэн текстээ уншуулах боломжтой. Энэ удаагийн дугаараа иймхүү жаргаагаад дараагийн дугаараар дахин нэг сонирхолтой номоор эргэн уулзцаая.